Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Унших бичгээс хөгжил эхлэн гэсэн энэхүү хөгжлийн онцлогтой хүүхэдтэй суралцсан арга туршлагаа та бүхэндээ түгээн дэлгэрүүлж байгаадаа баяртай байна. За миний хувьд Дорнод аймгийн Хэрхэн сумын 8 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Ган тус байна. Тэргүүлэх зэрэгтэй боловсролын байгууллагт 25 дахь жилдээ ажиллаж байна. За хөгжлийн онцлогтой сурагч ЭТ 2 дахь жилдээ хичээллэж байна. Тухайн сурагчтай гүйц ганцаарчсан сургалтын төлөвлөгөөр ажиллах болсон зорилго нь бол унших бичих чадварыг сайжруулах замаар монгол хэлний эсэлтийн шалгалт өгөхөд нь дэмжлэг үзүүлэх, шалгалтыг амжилттай өгүүлэх зорилгоор энэхүү сургалтыг хийсэн байгаа. Сурагчид маань тулгамдж байгаа асуудлын хувьд бол сурлага талаасаа бол хүүхдэд маань хичээлийн хоцрогдол маш их байсан. Мөн даалгаврын ачаал их үүсдэг. Анхаарал төвлөрөл сул байсан. Хүмүүжил төлөвшил талаасаа бол өөрийгөө удирдах чадвар сул, сэтгэл зүйн тогтворгүй байдал ихтэй, найз нөхдөдтэй харилцаа хандлагын хувьд бол бас асуудалтай гэж өөрийгөө тодорхойлсон. Монгол хэлний хичээлээр бол сурагчийг бол унших бичих чадварыг нь бол судалж үзлээ. Унших бичих чадвар нь яалтчгүй хоорондоо бол салгаж болохгүй ийм зүйлүүд юм аа. Ийм учраас бид тээр бичих чадварыг сайжруулахын тулд унших чадварыг яалтчгүй давхар хийх ийм зайлшгүй шаардлага байсан. Ийм учраас унших бичих чадварыг бол судалж үзсэн байгаа. Унших чадварын асуулгаар бол тухайн хүүхэд маань 23 оноо, бичих чадвар дээр бол 25 оноо буюу бэрхшээлтэй байж олзшгүй буюу 2 дугаар түвшинд онцлогдсон байгаа. За ингээд хоёулаа эсэлтийн ерөнхий шалгалт дэлдэг 400 онооны анхны шалгалтыг онцлог шалгалтыг өгснөө хүүхэд маань 52% хувьтай онцлогдсон. За эндээс хоёлаа хараад бол яалтчгүй эхлээд бичих чадварыг сайжруулах нь зөв юм байна гэж утсан байгаа. Ингээд бичих чадвараа сайжруулахын тулд эхлээд уншихгүй бол бичих үйлийг бол тухайн хүүхэд манд хийж чадахгүй байсан учраас унших дадлагыг бол нэлээд хийсэн. За унших чадварыг сайжруулахдаа бол өгөгдсөн зохиолуудыг бол линкээр гар утснасаа хүүхэд манд сонсож байсан. Тэгээ багштай үйл явдлын дистралаар ярьж байсан. Тухайн сурагч ярихтаа бол маш сайн ойлгож ухаарснаа ярихтаа бол сайн байсан. Үүнийг нь бичүүлэх гэхээр бичих чадварын хувьд бол юу бичихээ мэдэхгүй байсан. Ийм учраас зохиолын агуулгыг бол асуултаар хөтчлүүлэн бол хариулж бичүүлэхээр тэрийгээ бол ярьж чадчихсан. За мөн өөрийгөө илэрхийлэх чадварт сургасан давхар. За тухайн сурагчийг бичүүлж сургахын тулд эсэлтийн ерөнхий шалгалтын зохион бичлэгийг хийхин тулд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бэ гэхээр тогтмол бичүүлэх арга буюу өдөр бүр 5 минутын чөлөөт бичвэрийн аргыг бол ашигласан. Ингээд нэгдүгээрт нь бол эхийг гол санаагаар нь бол хураан бичсэн. Энэ тухайн эхийн цогцлбор тус бүрийн утга санааг нь бол хурааж бичээд цогцлбор бүрийн гарчиг өгөх гэх мэт үйлүүдийг хийж байсан. Дараа нь бол эхийн гол санааг дэлгэрүүлж бичүүлсэн. Үйл явдал оруулан утга санааг нь бол дэлгэрүүлсэн. Дараа нь бол зохиолыг унших явцдаа өөр таалагдсан хэсгийг нь тодруулсан. Энэ тодруулсан өөр таалагдсан хэсгийг бол ашиглан их зохион бичих дадлуудыг нэлээд сайн хийсэн. Мөн дээрээс нь унших явцдаа дүрслэх ур маягийг нүдлэн тогтоох, хэл зүгийг нүдлэн тогтоох, дараа нь зохион бичлэг бичихтэй энэ дүрслэх ур маяг болон нүдлэн тогтоосон хэл зүгүүдээ ашиглаж бичүүлэх ийм арга туршлагуудыг бол хийжсэн. Энээс гадна бусад сурагчдын хамгийн сайн бичсэн зохион бичлэгүүдийг тухайн хүүхэдтэй уншин, дуурайлган бичүүлэх ийм үйл ажлуудыг хийсэн. За ингээд хийж ажиллахын зэрэгцээгээр эсэлтийн ерөнхий шалгалтын монгол хэлний 400 онооны дасгал даалгаврууд дээр бас нэлээдгүй ажилласан. Энд ажиллахдаа бол дасгал даалгавруудыг багш жишг даалгавруудыг цахимаар бэлтгэн хүүхэдтэй өгч явуулж исэн. За мөн дээрээс нь зөв бичгийн дүрмийн дасгал даалгавруудыг ажилласан. За ингээд сурагчтайгаа ажилласан дасгал даалгаврууд байна. За дасгал даалгаврыг ажиллахдаа багш бол хөнгөнөөс хөндрүүлэх зарчмаар гүйцэтгүүлсэн. Мөн зохион бичгтээ болсон үйл явдал болон баримт нотлохоо ашиглах чадвар нь бол тухайн хүүхдэд 8% агсан байсан.
их зохион бичигтээ агуулгын бүтэц буюу эхлэл гол төгсгөл хэсгүүдийг ашиглан бичих чадвараас 5% агсан. Үгийн тоонд хүргэж бичих чадвар нь 8% нэм агцтайгаар амжилттай суралцсан. За сурагчид гарсан агцын хувьд унших бичих нийгэмшигэн хувьд бол ийм байлаа. За сурагч бол өөрийнхөө сайжирч байгаагаар бол сонсох хүртээ бол баярлаж урам авдаг. Багш өөрөө хүүхдийг онцлогтой бол сурагчийг хийсэн үйлээр нь өөртөө харьцуулж оншилж байсан. За тэгэхээр өнгөрсөн хичээлийн жилд бит 400 оноо шалгалтыг өгж тухайн хүүхд маань 580 оноотой буюу 79.94% таагаар тэнцэж амжилттай шалгалтаа өгсөө. Үүндээ бол маш их сэтгэл өндөр байгаа. Хамт олонны үйл ажиллагаанд оролцуулахын тулд бол бид найзтай хайртай айныг өрнүүлж исэн. Өвчтэй байх үед нь нөгөө хичээлийнхэн дэвтрүүдийг хуваарлж аван сурагчид нөхөж өгнө. Ирэхээр нь тухайн хичээлийнхэн талаарх онлын мэдлэг болон дасгал даалгавруудыг тайлбарлаж өгч тусалдаг байсан. Мөн найзынхаа имжлэгэнд бол мөнгөн тусламжийг ингээд цуглуулсан дэм болдог байсан. Ингээд багш өөрийн хувьд бол өөрийгөө хөгжлийн онцлогтой хүүхдэд ажиллахад тулгарч байгаа асуудлуудыг шийдэх зорилгоор Адина платформын оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах арга зүй, суралцгын бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах арга зүй сургалтуудад мөн багш платформын явцын үнэлгээ ба ялгаатай суралцгал сургалтуудад хамрагдаж өөрийн арга зүй туршлагаа бол сайжруулсан. За ингээд багшд гарсан үр дүнгийн хувьд бол хүүхдийг чи чадахгүй гэхээсээ илүү тухайн хүүхдтэй хамтран ажилласнаар гарч байгаа хүүхдийнхээ амжилт болгоноос урам авч тухайн хүүхдтэй яаж ажиллах вэ гэдгээ улам сайжруулах эрэл хайгуулуудыг хийж эхэлсэн. Энэнгээрээ бол багшд бол маш их акцийг авчирч өгсөн. Дээрээс нь багш цахим сургалтуудаар бас суралцаж өөрийгөө хөгжүүлж арга зүйн туршлагаа бол хоримтлуулж авсан. Энэ хоримтлуулсан арга зүйн туршлагаа бол сургуулийн дэмжлэгийн багийн багш нартаа болон бусад мэргэжлийн багш нартаа арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн. За тайлбарлаад өгдөө би мартчих нь надад хариулдаа би эргэж санана. Намайг оролцуулдаа би ойлгоно гэдэг шиг багш бүр өөрийн арга замаа зөв тодорхойлж, сурагчдаа зөв залж, хөгжүүлж чадвал хүүхэд бүр чадна гэдгийг энэхүү туршилтаараа та бүхэнд түгээн дэлгэрүүлж байна.